Өөрийгөө хамгаалах аюулгүйн дүрм. Энэ бол нахиа. Харин энэ бол нахиагийн нууц. Нууц нь яагаад ийм сонио хар өнгөтэй байгаа? Яагаад гэвэл нахиагийн танил ах нь тэрний энд нь хүрээд бүр уруул дээр нь үнсгээд байсан байхгүй юу? Ямар муухай хүн бэ? Бидний бие хэн нэгэн хурж болохгүй хэсэгт ээж аав усанд оруулахдаа эмч эмчлэхтэй л хурж болно. Өөр хинч хурж болохгүй мэдж байгаа үстэй хүүхдүүд ээ. Нахиагийн энэ нууцыг аав ээж мэддэм болов? Ээжтэй аавдаа хэлээд муу хүнийг айлгах ёстой байсан юм. Дахиад айгаад ээж аавдаа хэлээгүй. Хүүхдүүд ээ, хэрвээ та нарт ийм явдал тохиолдвол яах ёстойг мэдэх үү? Би мэднэ. Бидний бие нууц хэсгэнд хүрэх юм бол чаша надаа битгий хүрг гэж чанга чигрэн. Бас зүгтах хэрэгтэй шүү. Хамгийн чухал нь ээж аавдаа заавал хэлээрэй. Тийм шүү. Муу хүнийг хурдан шийтгүүлэхийн тулд хайртай дотны хүмүүстэй заавал хэлээрэй. Муу нууцыг хадгалж болохгүй. Чамайг айлгаж сэрдүүлсэн хүнд битгий итэг. Тэр хүнээс найх хэрэг байхгүй. Чи бол хүчтэй. Бас зоригтой хүүхэд. Чи бол аюулгүйн дүрмээ мэддэг сайн хүүхэд.